Сайн байцгаана уу? Манай дараагийн дугаар ороход бэлэн болсон байна. Энэ удаагийнхаа дугаараар та бүхэндээ бас л нэгэн маш харамсалтай иргэний тухай ярьж өгөхөөр бэлдсэн байгаа. За ингээд шууд бичлэгээ эхэлцгээе. 2018 оны 1-р сарын 20-оос 21-нд шилжих шөнийн 3 цаг өнгөрч явах үед Колорадо мужийн Денвер хотын цагдаагийн газарт нэгэн дуудлага ирдэг. За энэхүү дуудлагын дагуу цагдаагийн ажилтнууд дуудлага өгсөн эмэгтэй хэлсэн хаягаар нь яваад очиход байрны гадаа тэднийг нэг эрэгтэй, нэг эмэгтэй хоёр хүн хүлээгээ зогсож исэн байгаа. Энэхүү хоёр хүний нэг нь болохоор энэ байранд амьдардаг, нөгөө эмэгтэй нь болохоор зүгээр гэртэн зочилж ирсэн найз байна. Тэгээ цагдаагийн ажилтнууд тэднээс яг юу болсон талаар асуухад тэд хамтдаа тухайн өдөр энэ байранд 105 тооцтод амьдардаг өөр нэг найзынхаа гэрт төрсөн өдрийн үйлчлэгт нь уригдсан юм байна л да. Тэгээ үйлчлэг нь дууссаны дараа тэр айлаас хамтдаа гарч ирээд үргэлжлүүлэн жоохон ууж сууцгаахаар шийдсэн байгаа. Угаасаа эрэхтэй энэ байранд амьдардаг болохоор хамтдаа гэрт нь орцгоогоод хөгжим сонсоод пив уугаа сууж идэл нөгөө 105 тоодод байдаг найз нь гинтхэн хаалгыг нь тогсож орж ирээд учир зүггүй уйлаад эхэлсэн. Тэгээд тэд юу болсон бэ гэж асуусан чинь нөгөө залуу манай эхнэр унтлагын өрөөнд ганцаараа байж исэн. Тэгсэн дотроос нь гинтхэн буун дуу гараад явчлаа. Тэр амиа хорлцлоо гэсэн ийм зүйлийг хэлсэн байдаг. Тэгээ энэхүү яриаг нь сонссон найзууд нь тэрхүү эрэхтэйг дагуулan хамт доошоо буугаад гэрлүү н орсон ба энэ үед 30 настай Клариса буюу эргэн тойрныхын хүмүүсийн дуудлагаар Клэр унтлагын өрөөнийхөө шалан дээр толгооноос нь цус гарсан байдалтай ухаангүй хэвтчихэдэг. Ингээд Клэрийг олж харсан найзууд нь тэр дорн цагдаа дуудсан нь энэ. За ингээд цагдаагийн ажилтнууд болон түргэн тусламжийнхан хэргийн газар дээр ирэх үед 30 настай Клэр бол харамсалтай айл хэдийн амьсгал хураасан байдалтай олдсон. Цагдаагийн ажилтнуудыг өрөөнд явж орох үед Клэрийн нөхөр Кейн эхнэрээ тэврээд уйлаад цагдаагийн ажилтнуудаас эхнэрийг минь авраа чимээ гуйж исэн бол харин Клэр толгойнхоо баруун талд бууны шархтай үүнээсээ болж амьсгал хураасан гэдг нь тодорхой харагдчихсэн. Мөрдөгчд Кейнийг эхнэрийнхэн цогцсноос нь холдуулаад түүнээс мэдүүлэг авахар цагдаагийн хэлтс рүү авч явсан бөгөөд тэр дороо хэргийн газарт үзлэг хийж эхэлсэн байдаг. Клэрийн цогцос унтлагын өрөөндөө орныхоо хажуунаас олдсон доо. Тэгвэл орных нь хажууханд Сефнийх нь урт талд нэгэн гар буу мөн газар хэвтчихсэн ба харин Сефн дотроос нь болохоор өөр 2 шотган мөн дахин өөр нэг гар буу олдсон байдаг. Тэгээ бас тэр буу хадгалдаг Сефнийхэн түлхүүр нь Сефнийхэн хаалгандаа зоолттой чигээрээ байж исэн байгаа. Цаашлаад Клэрийн цогцсны хажуухан талд нь бууны сумнууд газар хэвтэж байгаа нь мөн олддог. Үүнээс гадна мөрдөгчөө тэрийн газар дээр ирэх үед Кейн бол согтууруулах хундаа хэрэгэлсэн гэдэг нь тодорхой. Түүнтэй юм ярихад л шууд арх үнэртчихсэн. Гэхдээ хэр зэрэг согтолттой байгааг нь шалгаад үзэхэд бол тийм ч өндөр хэмжээний согтолттой байгаагүй. Харин сүүлд Клэрийн цогцсонд задлан шинжилгээ хийж үзэхэд Клэр бол нэлээд өндөр хэмжээний согтолттой байсан гэдэг нь тодорхой болдог. За Клариса буюу Клэр Уилкинс гэж хэмбэ. 30 настай Клэр нь Колорадо мужийн Аурора хотод төрж өссөн. Тэрээр 2006 онд ахлах сургуулаа төгсөөд дараа нь удалгүй Кейн Уилкинстэй танилцсан байдаг. Клэр Кейн хоёр танилцах үед Кейн эхнэрээсээ салаад удаагүй байснаас гадна Клэрээс 13 насаар ах. Тэрээр өмнөх эхнэрээсээ нэг охин, нэг хүүгээд 2 хүүхэдтэй юм байлээ. Ингээд Клэр Кейн хоёр үерхэж явсаар 2011 онд тэд гэрэлцхэн 2 жилийн дараа охиноо үлгээд авсан. Эргэн тойрных нь хүмүүсийн хэлж байгаагаар бол Клэр үнэхээр сайн ээж. Ер нь угаасаа л тэрээр бага байхасаа айлын сайн эхнэр, сайн ээж байхыг мөрөөддөг. Гэр бүлтэй болоод тэдэнтэйгээ хамт жаргалтай амьдрна гэж байнга ярьдаг ийм хүүхэд байсан. За Клэрийг охиноо төрүүлсний дараахан 100 сарын баярын үеэр Кейн өөрийн Facebook дээрээ би маш азтай хүн. Би баян биш, бас ядуу биш. Бид ихэнх гэр бүлүүдийн адилаар цалингаас цалингийн хооронд л амьдардаг. Гэхдээ надад гэр орон байна, хөргөгчөнд минь дүүрэн хоол байна, ажил маань байна. Бас өдөр бүр суралцаж амьдарч байна. Дээрээс нь бурхандаа талархаж явдаг нэг зүйл нь гэр бүлийнхэн минь өвчин зовлонгүй эрүүл саруул. Би гэр бүлийнхэн гэж хэлэхдээ зөвхөн аав ээж эхнэр хүүхдүүдэд хэлж байгаа юм биш. Миний найзууд болон намайг хамгийн баян хүн болгодог бүх хүнийг хэлж байгаа юм. Та нар бүгдээрээ миний амьдралыг өнгө оруулдаг, намайг өдөр бүр өмнөхөөсөө дээр хүн болоход тусалдаг. Бүгдд нь 100 сарын баярын мэнд хүргэе. Бүгдээрэнд нь хайртай шүү гэсэн ийм зүйлийг нийтэлж ирсэн байлээ. Тэгээ ер нь бол Кейний Facebook болон сошиал медиа дээр нийтэлдэг зүйлсийг нь харахад айгүй тийм гэр бүлсэг, гэр бүлийнхэндээ санаа тавьдаг ийм эрхтэй шиг харагдаж байгаа. Гэтэл бодит байдал дээр бүх зүйл эсрэгээрээ Кейн хизээч сошиал медиа дээр харагддаг шиг тийм хүн байгаагүй. За 2018 оны 1 сард буюу хэрэг гарах үед Кейн ажилгүй харин Клэр нэгэн дэлгүүрт менежер хийдэг байсан.
Цаашлаад хэрэг гарсан орой тэдний 4 настай охин нь эмээгийнхаа гэрт эмээтэйгээ хамт хонжижсэн болохоор гэрт бол Кейн, Клэр хоёр хойлохноо байжсэн гэсэн үг. Ингээ мөрдөгчүүд тэдний хуршүүдээс нь эхлээд мэдүүлэг авах үед хоёр талд нь амьдардаг хуршууд нь хоёулаа шөнө 3 цагийн үед чанга чимээ сонссон хэмээн ярьсан байдаг. Эхний хуршиг нь хэлж байгаагаар шөнө дунд Кейний гэрээс эмэгтэй хүний no гэж орилох чимээ гараад дараа нь эрэгтэй хүний яг одоо энд ороод ир хэмээн орилж байгаа нь сонсогдоод араас нь хаалга савгдаан хаагдж байгаа мэт чимээ гарсан. Харин нөгөө талын хаалганд амьдардаг хөршин эрэгтэйгийн ярьж байгаагаар бол шөнө дунд Кейний гэрээс гарах төс тас хийсэн бүхлүү чимээнээр хөршийн эрэгтэйс ирээд юу болоод байгааг гайхаад хэсэг чимээ чагнасан боловч өөр ямар нэгэн зүйл дуулдахгүй байхаар нь буцаад унтаад өгсөн. За ер нь бол Кейн эхнэр нь өөрийгөө буудаж амиа хорлсон гэж яриад байгаа. Гэтэл хуршүүдийнхэн сонссон тэр хүмүүсийн хоорондоо маргалдах, хаалга хүчтээс авч хаагдах, юм унжаага юм шиг дуугарах гэх мэт эдгээр чимээнүүд нь энэхүү хэрэг нь хүн амны гэмт хэрэг байх өндөр магадлалтай гэдгийг харуулж байгаа. Тэгсэн Кейн болохоор тэр no гэд орилсон чимээг өөрийнхөө хоолой байсан. Би айд сандарсан болохоор эмэгтэй хүн шиг сонсогдсон байх. Энд ороод ир гэж орилсон нь болохоор найзуудраа орилж исэн юм аа хэмээн ярьсан байдаг. Ингээ мөрдөгчд дараа нь Кейн, Клэр хоёртой нэг байранд амьдардаг. Нөгөө цагдаад дуудлага өгөх үед тэнд байж исэн тэрхүү найзаас нь мэдүүлэг авах үед найз нь хэлэхдээ энэ бол ёстой юу ч ойлгохдооргүй сонин зүйл болоод байна. Кейн, Клэр хоёр нэг нэгэндээ маш их хайртай, тэр нь харахад л тодорхой байдаг. Тэр өдөр Кейний төрсөн өдөр нь болоод Клэр түүнд зориулсан төрсөн өдрийн үдшилэг зохиож биднийг дуудсан. Үдшилгийн үеэр тэд жаргалтай хөвгчлөлтэй байгаа л харагдсан. Өөр ямар нэгэн зүйл ажиглагдаагүй. Би найзтайгаа хамт үдшилэг дээр нь очичоод хэдэн цаг байж агаад тэдэнд баяртай гэж хэлээд найзтайгаа хамт тэднийхээс гарч ирсэн. Тэгээд бид манайд ороод юм уунгаа ярилцаад сууж идэл гаднаас Кейн хаалга хүчтэй балбсаар орж ирээд уйлаад эхэлсэн. Бид түүнээс юу болов гэж асуусан чинь Клэрийг унтлахын өрөөндөө орчоод гарч ирэхгүй дотроос нь буун дуу гарлаа. Тэр амиа хорлцсон юм шиг байна гэхээр нь бид манайхаас хүүж гараад Кейний гэрт орж ирэхэд Клэр орныхон хажуус толгооноосоо цус алдаад хөвтөжсэн. Гэхдээ намайг ороход тэр амьсгалж исэн, амьд байсан. Харин Кейн болохоор гэртээ орж ирэхгүй хаалганыхаа гадна газар унаад уйлаад орилоод байсан гэсэн ийм зүйлийг ярьсан байдаг. За энд нэг зүйлийг нэмж хэлэхэд Кейн анхныхаа мэдүүлэг дээр тэр энд ороод ирээ гэж орилохдоо би найзуудтайгаа ярьж исэн юм аа, найзуудыгаа хэлсэн юм аа гэж хэлсэн шүү дээ. Тэгсэн энэ найзуудынх нь хэлж байгаагаар болохоор найзууд нь эхлээд Клэрийн байгаа тэрхүү өрөөнд ороод харин Кейн болохоор бүр гэртээ орж ирэхгүй коридорт уйлаад ивхрээд хөвтөдсэн гэсэн ийм зүйлийг ярьж байгаа. Тэгэхээр Кейн өөрөө гадаа байсан юм чинь найзууд руугаа энд ороод ир гэж орилсон байх боломжгүй. Тэгээ найзууд нь цагдаа дуудаад гэрээс нь гараад явсны дараа эхнэр дээрээ очиод эхнэрийгээ тэврээд цагдаа нарыг ирэхэд уйлаад байжсэн нь энэ. Тэгэхээр Кейн болон найзынхаа өгсөн мэдүүлгүүд бас л хоорондоо зөрүүтэй гэсэн үг. За цаашлаад Кейн мөрдөгчдөд өгсөн мэдүүлэгтээ үдшилэг дууссаны дараа Клэр тэр хоёр гэрээ цэвэрлэнгээ үдшилэгний талаар болон найзуудынхаа талаар гээд ер нь тухайн өдөр болсон зүйлсийн талаар баг зэрэг ярьж агаад Клэр унтахаар унтлахын өрөө рүүгээ явсан. Харин Кейн дахиад тэр авийг жоохон цэвэрлэх санаатай гэр орноо цэгцэлж идэл унтлахын өрөөнөөс нь гинтхэн буун дуу гарсан байгаа. Ингээд Кейн унтлахын өрөөнд явж орох үед Клэрийн толгооноос нь цус урсаад газар хөвтөжсэн ба эхэндээ Кейн Клэрийг өөрийгөө буутчлаа гэж огт бодоогүй. Тэгээ яахаа мэдгүй хэсэг харц зогсож яваад тусламж дуудахаар найзынхаа гэрлүү гүйсэн гэсэн ийм зүйлийг ярьдаг. Ингээ мөрдөгчөөд түүнээс тухайн өдөр Клэртэй муудалцсан уу, та хоёрын дунд ямар нэгэн маргаан үүссэн үү хэмээн асуухт нь Кейн бид хоёрын дунд ямар ч маргаан үүсээгүй. Бид хоёр хамгийн сүүлд бараг сар гарангийн өмнө 100 сарын өмнөх өдөр л хоорондоо маргалдсан. Бид хоёр ерөнхийдөө маргалдаад байдаг тийм хүмүүс биш ээ хэмээн ярьсан байдаг. Тэгэхэр нь мөрдөгчөөд үргэлжлүүлэн түүнээс та хоёрын маргалдж байгаа хуршууд чинь сонссон бэлээ. Та хоёр маргалдсан юм шүү гэж асуусан чинь Кейн за ёстой тийм байхгүй. Би их шудраг хүн. Надад худлаа ярих шалтгаан байхгүй. Тэд нар хүсснээрээ худлаа ярьж болно. Хүсснээрээ ийм юм сонссон, тийм юм сонссон гэж ярьж л байг. Бид хоёр маргалдаагүй нь үнэн хэмээн ярьдаг. За үүний дараа мөрдөгчөөд Клэрийн бүр багийнх нь хамгийн дотны найзаас нь мэдүүлэг авсан. Кейн болохоор өөрсдөө хоорондоо бараг муудалцдаггүй тийм хосууд байсан гэж яриад байгаа. Тэгсэн Клэрийн найз нь болохоор үүнээс шал ондоо зүйлсийг ярьсан байдаг. Түүний хэлж байгаагаар Кейн бүр Клэртэй гэрлэхээсээ ч өмнө түүнд гар хүрдэг байсан. Түргэн уртай, уур нь хүрхээрээ юу ч хийхэд бэлэн тийм хүн.
Клэр Кейн хоёрын дунд болж исэн зарим нэг зүйлсээс нь дурдах юм бол охин төрхөөс ердөө хэдхэн хоногийн өмнө Кейн Клэр хоёр хоорондоо муудалцаад тэгсэн Кейн өөрийнхөө амийг хөнөөнгээд унтлагын өрөөнд дотроо хаалгаа төгччээд буугаараа хий буудаад исэн. Тэгээ бүр болохгүй болохоор нь Клэр айсандаа цагдаа дуудаж ийж арай гэж Кейнийг зогсоосон байдаг. Үүнээс өмнө бас нэг удаа тэд яг гэрлийн өмнөхөн Кейн Клэр хоёр бас л муудалцаад тэгсэн Кейн уурлаад Клэрийг ална гээд буу бариад түүнийг баахан араас нь илдэж хөөсөн байгаа. Энэхүү найзынх нь хэлж байгаагаар бол Клэрийг жирэмсэн болж охиноо гидсэндээ тээж байх үеэс эхлээд Кейний зан ааш нь улам дортож бүрэл олон удаа ойр ойрхон гэр бүлийн хүчирхийлэл үлдэх болсон. Ер нь бол тэдний харилцаанд ямар ч тийм эрх тэгш нэг нэгнээ хүндэлсэн ийм харилцаа байгаагүй. Кейн Клэрээс олон насаар ах болоод ч тэрүү түүнтэй байнга дээрэнгүү захирангуй өнгө аясаар ярьдаг өөрийнхоороо байлгах сонирхолтой. Хэрвээ Клэр түүний үгнээс нь зүрхэл юм бол юм хүм авч идээд бүр буу бариад ална гэж сүрдүүлдэг. Тэр удаа Кейн энгийн зүйлсээр хүртэл Клэрийг өөрийнхөө утсан хүүхэлтэй шиг байлгах хүсэлтэй. Жишээ нь Клэр Кейн хоёрын сонсдог хөгжмийн шал ондоо юм байна л да. Тэгээ Клэр өөрийнхөө дуртай дуугаа дуртай хөгжмөө сонсох гэхээр Кейн уурлаад байдаг болохоор нь зөвхөн Кейний сонсгодог дууг л сонсох болсон. Клэр бас уг нь зураг зурах дуртай байсан бэлээ. Тэгсэн Кейн мөн л түүнийг зураг зурхыг нь хориглоод бити хэрэгтэй хэрэггүй юм хийж цаг үрээдээ гэд зураг зурхыг нь хүртэл болиулсан байдаг. За цаашлаа тухайн өдөр Клэрийн энэхүү найз нь нөхөртөөгөө хамт үдшилэг дээр очисон ба бусад хүмүүс ирэхээс өмнө Клэрт туслах гээд бүр төрүүлээд эрт очисон байсан юм байлаа. Тэгсэн Кейн өөрийнхөө буунуудын талаар ярьж агаад тэднийг унтлагынхаа өрөөнд оруулан буунуудаа хүртэл үзүүлээд амжсан байдаг. За Клэрийн хамгийн сайн найзаас нь мэдүүлэг авсныхаа дараа мөрдөгчдийн дараагийн мэдүүлэг авсан хүн бол анх цагдаад дуудлага өгсөн эмэгтэй. Энэхүү мэдүүлгийн дараа яагаад энэ хэрэг гарах болсон бэ гэдэг учир шалтгаан нь илүү тодорхой болоод ирсэн байдаг. Тэгээ энэ эмэгтэй болохоор яг ч Кейн Клэр хоёрын найз нь эсвэл дотны хүн нь биш, яагаад нөгөө энэ хоёртой нэг байранд амьдардаг найзынх нь найз. Ер нь бол зүгээр найзаагаа дагаад тэдний үжиглэг дээр ирсэн байсан юм бэлээ. Цаашлаад энэхүү эмэгтэй бас тэр нөгөө найз хоёр нь үдшилгээс хамгийн сүүлд шөнийн 2 өнгөрч яхад гараад явцгаасан хүмүүс. Тэгээ юу болсон бэ гэхээр үдшилэг дуусаад бүх хүмүүс нэг нэгээрээ гэрлүүгөө явж эхэлсэн бөгөөд энэ үеэр Клэр энэхүү эмэгтэй дээр хурч ирээд ямар нэг зүйлийг амандаа бухтнаад исэн. Тухайн үед Клэрийн яг юу ярьж байгаа нь тодорхой сайн сонсогдохгүй, дээрээс нь тэрээр нэлээд сандарсан айсан байдалтай харагдчихсэн тул өнөөх эмэгтэй Клэрийг тайвшруулах гээд юу болсон бэ? Бүх зүйл зүгээр үү хэмээн асуусан байдаг. Харин энэ үед Кейн болохоор галтайгооны өрөөнөөс тэднэрүү хараа зогсож исэн. Тэгснээ чангаар Клэр чамайг өнөө шөнө бид хоёртай хамт үлдэж энд хонох уу гэж асууж байна хэмээн хэлдэг. За энэ үед л өнөөх эмэгтэй Клэрийг яг юу хэлэх гээд айгаад сандраад бас яагаад Кейн галтайгооны өрөөнөөс өөрлүүн сонио харцаар хараад зогсоод байсныг нь ойлгосон байгаа. Тэдний энэ манад хонох уу гэдг нь зүгээр ч нэг орой олцсон байна, гадаа аюултай хоноод яв гэсэн сайхан санааны үүднээс хэлсэн зүйл байгаагүй. Ерөнхийдөө бол гуруулаа хамт унтуул гэсэн ийм санаа. За тэгээ энэхүү эмэгтэй бол тэдний энэхүү саналаас нь нийлдгээр татгалцсан. Би ийм зүйл хийдгүй, сонирхдогчгүй, бас би чамайг өвтгөх зүйл хиймээргүй байна. Гэхдээ санал тавьсанд баярлаа хэмээн Клэрт хэлсэн ба харин энэ үед Кейний нүүр нь улааж ирэл бүр нэлээд ууралсан царайтаагаар энэ бол миний төрсөн өдөр, манай эхнэр үүнээс болж өвдөж шаналаад сэтгэлээр унаад байх зүйл байхгүй. Өнөөдөр бол миний өдөр. Миний хүслээр л бүх зүйл болох ёстой хэмээн хэлсэн байдаг. Ингээ ер нь байдлыг өвгүүтээд бүх зүйл нэг л тухгүй болоод ирсэн тул өнөөх эмэгтэйч гэсэн тэдэнд баяртай сайхан амраарай гэж хэлчихэд гэрээс нь гарan найзандаа орсон нь энэ. За энэхүү мэдүүлгийн дараа тухайн өдөр яг юу болсон бэ гэдгийг олж мэдсэн мөрдөгчөд Кейнээс дахин мэдүүлэг аваад Клэр та хоёр open relationship буюу өөр хүмүүстэй бас давхар уулзаж болдог тийм харилцаатай байсан юм уу хэмээн Кейнээс асуухт нь Кейн үгүй тийм юм ёстой байхгүй, бид хоёр өөр хүмүүстэй огт уулздаггүй байсан хэмээн хариулсан байдаг. Тэгэхээр мөрдөгчд үргэлжлүүлээд тэгвэл тэр орой яагаад эхнэрийгаа өөр эмэгтэйгээс хамт хонёо гэж асуулахаар явуулсан юм бэ хэмээн түүнээс асуухад Кейн хариуд нь тэр бол ёстой надтай хамаагүй, тийм яриа болсон бол Клэр өөрөө л тэрийг санаачилсан байх. Надад бол мэдэх зүйл байхгүй хэмээн бүр улаан цайм худлаа хэлсэн байдаг. За ерөнхийдөө бол ингээд Кейн эхнэрийгаа амиа хорлсон өөрийгөө энэ бүхэнд ямар ч гин буруугүй бид хоёр хоорондоо бараг муудалцдаггүй хосууд байсан гэж яриад байгаа. Тэгвэл хэргийн газар дээрээс олдсон нотлох баримтууд бүгд өөр зүйлийг хэлж исэн.
Нэгдүгээр Кейн тухайн орой Клэртэй муудалцаагүй хэмээн ярьсан. Тэгвэл тэдний унтлагын өрөөнд өлгөөтэй байсан Жаз нь газарт унаад хагарцсан. Цаашлаад Жазны хажуухан талд байсан угаах хувцснуудаа хийдэг сагс нь бас эвдрээд яг л хин нэгэн аваад газар хүчтэй шидээд эвдлээ тайцсан юм шиг харагдчихсан. Үүнээс гадна хуршүүд нь мөн тэднийг хоорондоо чангаар ойрлолтож байгааг сонссон шүү дээ. Тэгэхээр Кейн Клэр хоёр тухайн орой муудалцсан гэдэг нь бол тодорхой. Хоёрдугаарт мөрдөгчөөд хэргийн газар дээр ирээд Кейнийг хилцэр рүү авч явахаасаа өмнө түүний хуруунаас нь GSR-ийн шинжилгээ авсан. Энэхүү шинжилгээ нь болохоор сумны дарины шинжилгээ юм байлээ. Буугаар будчаад гараа угаахаас нь өмнө энэ шинжилгээг авч анжих юм бол дарины үлдэгдэл хуруун дээрээс нь илэрдэг. Тэгсэн энэхүү шинжилгээний хариугаар Кейний хоёр хуруун дээрээс нь дарь илэрсэн бол харин эсэргээрээ Клэрийн хуруунууд дээрээс ямар ч дарины уул мөр илрээгүй. 3 дугаарт Кейний хэлж байгаагаар Клэр өөрийгөө буудсан гэдэг байгаа. Тэгээ мөрдөгчдийг хэргийн газар дээр очих үед Клэрийн дэргэдний гар буу газар хэвтчихсэн да. Тэгвэл яг үнэндээ шинжилгээ хийгээд үзэхэд Клэрийн буудуулсан буу нь тэр газар хэвтчихсэн буу биш болж таардаг. Харин сейфэн дотор нь 2 шотган бас өөр нэг гар буу байсан да. Тэгсэн тэр газар хэвтчихсэн буу биш, сейфэн дотор байсан гар буугаар Клэр буудуулсан гэдг нь тогтоогддог. Тэгэхээр хэрвээ Клэр амиа хорлсон байлаа гэж бодоход өөрийгөө толгойдоо буудчаад тэгээ тэр буудсан буугаа буцаагаад сейфэн дотор хийгээ сууж явах ямар ч боломжгүй. Учир нь Клэр толгойдоо бууны шарх авсан тэр дороо удалгүй амьсгал хураасан гэдэг нь задлан шинжилгээний хариугаар мөн тодорхой болсон. За цаашлаад өөр нэг чухал нотлох баримт нь юу байсан бэ гэвэл Клэрийн биед задлан шинжилгээ хийгээд үзэхэд Клэр баруун чихнийхээ арт талд буудулсан байсан. Ер нь бол буугаар буудаж амиа хорлож байгаа хүмүүсийн ихэнх нь чамархаа руугаа бууддаг. Тэрнээс биш гараа бүр сунгаж ирээд чихнийхээ ард авчирж агаад өөрийгөө буудна гэдэг нь бас л ер нь ямар ч үндэслэлгүй зүйл. За ингээд Кейнээс авсан сүүлийн мэдүүлгийн үеэр мөрдөгчөөд хэргийн газар дээрээс олдсон нотлох баримтуудыг Кейнд дэлгэж үзүүлээд ярьж байгаа зүйлс чинь хэргийн газар дээрээс олдсон нотлох баримтуудтай огт таарахгүй байна хэмээн хэлсэн ба энэ үед харин Кейн ярьжсэн зүйлсээ өөрчлөөд би ер нь бол тэр орой яг юу болсныг сайн санахгүй байна. Магадгүй би эхнэрээ өөрийгөө буудсныг нь харчаад сандарсандаа тэр Жаз угаалгын сагс хоёрыг эвдэлсэн байх. Тэгээ бас миний хуруун дээрээс дарь олдох нь ойлгомжтой штэ. Газар хэвтэж байгаа Клэрийг тэрч аваад тэрнээс болж дарь миний хуруун дээр наалтсан байх. Би ер нь бол тэр орой ууцсан байсан. Бас тэр өдөр авсан травманаас болоод миний ой санамж орж гараад байгаа гэсэн ийм зүйлийг ярьсан байдаг. За ингээд Кейн Wilkins энэхүү мэдүүлэгнийхэн дараа 1-р зэргийн хүн амны гэмт хэргийн сэжигтний шууд баривчлагтан хоригдсон. Түүний шүүх хурал нь 2019 оны 2-р сард эхэлсэн байдаг. Прокурорын талаас шүүх хурлын үеэр Кейн бол дарангуулагч. Өөрийнх нь төрсөн өдөрт зориулаад үдшилэг зохиогоод, найзуудыг нь ураад, бүх зүйлийг нь бэлдэж байсан эхнэрийгээ өөр эмэгтэй дээр очиод тэрхүү эмэгтэйгээс өөртөө бэлгийн харьцаанд орох уу гэж асуугаад санал тавиад ирээ гэж тулгаан шаардсан. Эхнэр нь тухайн эмэгтэйг хангалттай ятгахж зөвшөөрүүлж чадаагүй тул үүнд нь уурлан эхнэрийнхээ амь насыг хөнөөсөн хэмээн ярьсан бол харин Кейний өмгөөлөгчдийн талаас Кейн тухайн өдөр согтоо байсан. Эхнэрээ амиа хорлсон байгааг олж хараад гүн шоконд орсон тул тухайн өдөр болсон зарим зүйлсийг сайн санахгүй байгаа. Клэрийн хувьд тэрээр ганцаараа ажил хийж гэр орноо тэжээдэг үүнээсээ болоод их стресстэй байсан. Тэгээд л амиа хорлох шийдвэрийг гаргасан байх гэсэн ийм зүйлийг ярьсан байгаа. Ингээ Кейний шүүх хурал нь 5 хоногийн турш үргэлжилж шүүгчид Кейнийг 2-р зэргийн хүн амны гэмт хэрэгт буруутай хэмээн үзээд 48 жилийн хорих ялаар шийтгсэн байдаг. За тэгсэн ингээ бүх зүйл дуусаагүй. Кейний өмгөөллийн багийнх нь 2022 оны 9-р сард давж заалдах хүсэлтийг гаргасан байдаг. Тэгээ шүүхээс дахин энэхүү хэргийн материалуудтай танилцж агаад 2023 оны 8 сард энэхүү хүсэлтийг нь зөвшөөрсөн. Шүүгчдийн хэлж байгаагаар бол энэхүү хэрэгтэй холбоотой нотлох баримтууд нь ихэнх нь хоёр талтай ийм нотлох баримтууд хэмээн үзсэн байгаа. Тэдний харж байгаагаар бол Кейний гэрээ сонсогдсон тэрхүү no гэж орилох чимээ буундуу гарсны өмнө нь байсан уу, дараа нь байсан уу, бүр буундуу сонссон хүн байгаа эсэх нь ч тодорхойгүй. Цаашлаад Кейн хэрвээ Клэрийг хөнөөсөн бол нотлох баримтаа нуухын тулд бууг сейфэнд хийсэн гэвэл энэ нь бас утгагүй. Харин Клэрийн гарнаас нь бууг холдуулаад сейфэнд хийснийгаа сандарсан бас согтуу байсан болохоор санахгүй байж магадгүй гэсэн ийм зүйлийг шүүгчдийн талаас ярьсан байдаг. Тэгээ эдгээр нотлох баримтууд дээр тулгуурлаад түүний давж заалдах хүсэлтийг нь хүлээн зөвшөөрсөн байгаа. За тэгээ Кейн болохоор одоогоор давж заалдах шатны шүүх хурлаа хүлээнгээ суллагдсан байгаа. Түүний шүүх хурал хизээ болох тав нь одоогоор гараагүй.
Тэгэхээр Кейн юу ч болоогүй юм шиг бидний дунд амьдарч байгаа гэсэн үг. Тэгээ миний хувьд бол шүүхээс яагаад түүний давж заалдах хүсэлтийг нь хүлээн авсныг огт ойлгоогүй. Магадгүй тэгээд олон нийтэд ил болоогүй өөр бас эргэлзээтэй нотлох баримтууд байсан юм уу? Гэхдээ тэгээ одоо шүүх хурлаа хүлээнгээ юу ч болоогүй юм шиг зөв зүгээр эрхчлөөтэй амьдарч байгаа гэдэг нь бол үнэхээр сонир санагдаж байна. Та бүхэн маань бас энэ нэргийн талаар юу гэж бодож байна? Өөрийн хувийн бодлоо доор сэтгэл хэсэгт үлдээж бусадтайгаа мөн хуваалцаарай. Ингээ өнөөдрийн та бүхэндээ ярьж өгөхөөр бэлдсэн бичлэг маань энэ түрээ дуусж байна. Миний оруулдаг бичлэгнүүд таалагддаг бол лайка дараарай, subscribe дараарай. Хажууд нь байгаа хонхон дээр дарах юм бол намайг шинэ бичлэг хийх болгонд та бүхэнд мэдээлэл очих болно шүү. Ингээд дараа 7 хоногийн мегамар гарагт шинэ дугаараар уулзлаа. Түр баяртай.